Шинэ үеийн алдартай шонен анимууд ядаргаатай чадваруудтай, үзэг дурамтай, сонирхолтой Jujutsu Kaisen, Dark Fantasy, бараг сэнин гэж хэлж болох үе. Chainsaw Man үзэгчдээ зураглал, анимашнээр бишрүүлж чаддаг Demon Slayer мөн миний хувьд overrated санагддаг ч ихсэн бүх талаараа сайн Solo Leveling гэд ер нь маш нартай бүтээлүүд олон болсон. Гэхдээ энэ олон анимууд ердөө хэдхэн аним байхгүйсэн бол байхгүй нэг бодоод үзтээ. Тийм ер нь ямар хөө бичлэг хийх гээд байгааг таамагласан байх. Өндөр бичлэгээр өөрийнхөө хамгийн хайртай аним бол One Piece-аар бичлэг хий гэж бодлоо. Тэгээд би ерөнхийдөө One Piece-ийг хизээч ижил төвчний анимууд буюу Naruto, Bleach, Dragon Ball-ын доор оруулахыг хүсдэггүй. One Piece суухчдээ гэсэн гаруудад бол шууд салаавч өгөхөж бэлэн байдаг. One Piece-тай тийм л хайртай. Тэгээд энэхүү бичлэгээр би яагаад One Piece тийм их хайртай болон энэ анимыг яг юун тийм гайхалтай болгодог гэдгийг хуваалцъя гэж бодлоо. Тэгээд бичлэгэндээ орцгоё. За мэдээч энэхүү анимыг бидэнд хүргэсэн нэг эрхмийн талаар дурдахгүй болохгүй. Эйчира Ода 1975 оны 1 сарын 1-нд Японы Кумамото хотод төрж ирсэн юм байна лээ. Тэг яг 1 сарын 1-нд төрсөн. Нэрээ түүний мотивашн авдаг Idol гэж хэлж болох байсан домогт Dragon Ball-ын зохиогч Akira Toriyama юм байлээ. Хэрвээ Dragon Ball байхгүйсэн бол One Piece бас байхгүй байх гэсэн үг. За түүний ивент тухайд 2010 сарын 7-нд Jaka Inaba гэх бичлэгчтэй ирсэн. 2005 онд За тэр чи яг арай ладрууд явчлаа. 1992 онд Wanted гэх one shot манга, 1993 онд Ikki Yako гэх one shot манга, 1994 онд Monsters гэх манга. Гэвь ер нь манай One Piece-аас өмнө хүртэл зүгээр суудаггүй, нэлээд хөдөлмөрч юм байсан. За энэ бичлэг Эйчиро Одагийн талаар биш болохоор тийм энэ хэсгийг алгасчээ. За Hochi Star TV 17 өдөр гардаг байсан. Тэр үед л One Piece-ийг ер нь One Piece жилтгөө ер нь жинхэнэ аним гэдэг зүйлтэй ер нь танилцж ийсэн. Тэгээ миний мэдхийн ESPN-ээр Dragon Ball, C1-ээр Naruto гардаг байсан. Star TV дээр өдөрт 3 ангиар One Piece гардаг байсан. Тэгээ тухайн үед ер нь One Piece-ийг үздэг, мэддэг байсан ч гэсэн яг тэр 3 ангийн форматаар Dressrosa arc-ийг бүр яг 7 хоног болгоо хүлээж үзээдэг байсан тэхүү. Тэгэл би бүр One Piece бүр үнэхээр хайртай болж исэн. Би бүр яг нэг Luffy Doflamingo хоёрын яг толддаг хэсэг дээр нь хөөрсөндөө орон дээрээ ихэрч жагаад тэгээд ороо эвдэнгүүтээ хажууд босч исэн тоогоо анзаарахгүй тэгээд хоолой шатааж исэн байдгийн. За тэр чи яах вэ? Star TV бол яалч хүм Монголд залуучуудад аним гэдэг зүйлийг бол үнэхээр сайн дэлгэрүүлж танилцуулж чадсан. За энэ анимын хамгийн том давуу тал ер нь энэ анимыг яг хилэнгүүт хүмүүс юу гэж боддог вэ гэвэл world building энд хинч маргахгүй байх. Энэ анимын world building-ийг ер нь бүтэн задлж ярил энэ бичлэг угаасаа ер нь дуусахгүй байх. Хизээч ер нь ихэнх хүмүүс бүр One Piece-ийн хейтрүүд хүртэл энэ анимыг хамгийн шилдэг world building-тэй аним гэдэгт хүлээн зөвшөөрөх ёстой угаасаа. Тэр олон зүйлийг одоо яаж зэтгээд холбоод байдаг байна гэж би бүр байнга боддог. Ер нь мянган анги чанараа хадгалж байгаа энэ world building-тэй нь салшгүй холбоотой. Зөвхөн world building ч биш, тэр дөрүүдийн зөрчилдөөн, emotional хэсэг ер нь муулах зүйлгүй аним миний бодлоор. Гэтэ яг хитрхи хорчоо нуршаад байгаа байх. Би яг бас тийм хандлага анзаарсан. За өндөр бичлэгийн гол сэдвтэй энэ анимын утга агуулга эрх чөлөөний талаар ярих гэж оролдъё. Тийм. Luffy тийм ээ. Тэр бол хизээч алдар нэр эрх мэдлийн төлөө явж байгаагүй. Тэр хайртай хүмүүсээ хамгаалахын тулд ер нь миний бодлоор тэр эрх чөлөөний ардаас л явдаг байх. Гэхдээ тэрийг бол үзэгч биднэрт би далайн дээрэмжтэй хаан болно гэж хэлдэгтэй.
Тэгээд миний One Piece-аас яг анзаардаг зүйл гэвэл далаад гарч буй тэр хүмүүс өөрсдийн адал явдлыг хайж өөрсдийн яг эрх чөлөөний төлөө тэмцэж байгаа тэр хүмүүсийг хэлдэм болоо гэж боддог. Харин World Government буюу засгийн газар нь яг тэр өөрийнх нь эрхшээлд байхгүй, өөрийнх нь тэр эрх чөлөөний ардаас тэмцэж байгаа тэр хүмүүст дургу үзээд ангуучилдаг. Энүүгээр одоо өнөөгийн эсвэл One Piece-ыг анх бүтэж байхаа үеийн тэр тухайн үеийн нийгмийг яг илтгэхийг хүссэн байх. Ер нь одоо ч гэсэн тийм штэ. Дээджүүлэн сайхан амьдраад, дооджүүлэн зовж амьдрдаг. Тэгээд өөрийнхөө эрхчлөөний төлөө тэмцэгчд буюу энэ нийгмийг эсэргүүцсэн, өөрсдийн төлөө дуурсан иргэдийг одоо яаж байгаа илээ те. Ардуур, урдуур, яадаг чи авилга өгдөг ч юм уу. Ер нь бидний мэдхгүй нэлээд болдог байх. Энийг л одоо яг анимаар дамжуулж жоохон фаны фантаз маягаар хүргэх гэж оролцсон болоо гэж би ерөнхий нэлээд боддог. Яг уу би хэтэрхий overthink хийж магадгүй. Тэгэл ер нь энэ One Piece-ийн эрхчлэлийн талаар яриад байвал ер нь ингээл дуусгал те. За тэгээд ер нь өнөөдрийн бичлэг зөвхөн л миний бодол би толгоон дотор байгаагаа л танарт хуваалцсан. Тийм ер нь бол яг би хэлжлээ гэж яг ийм утга агуулгатай ч гэсэн үг биш. Би хэлжлээ гэдэг одоо яг энүүгээр ийм санаа хүрэх гээд байгаа гэсэн ч үг биш. Өндөр бичлэг бол зөвхөн миний бодол гэдгийг ойлгоорой. Яг уу таны бодолтой ч бас нийцгүй зүйл гарч иж магадгүй. Тийм тэгээд ер нь алдаад дутагдал маш их байсан байх. Дараагийн бичлэгээр илүү сайжруулахыг хичээх болно. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай guys. One Piece анимын төгсгөлийг хүлээж үзэх хувьтай бид ч азтай шүү тийм ээ.